Microsoft хиймэл оюуныг илүү өөр ашигтай ашиглахад нь байгууллагын харилцагчдад туслах зорилготой шинэ нэгжтэй 6,000 ажилтнанд төвлөрүүлж байна. Тэд FDE буюу технологийн нэвтрүүлэлтийн инженерчлэлээр ажиллаж AI-ыг нэвтрүүлэхэд шууд дэмжлэг үзүүлэх инженерүүд юм. Сүүлийн үед бусад технологийн компанич ийм алхам хийж байгааг бид харж байна. Тэгвэл энэ шийдвэрийн цаад шалтгаан нь юу вэ? Microsoft ямар үр дүнд хүрэхийг зорж байна вэ? Энэ талаар Microsoft-ийн арилжааны бизнесийн гүйцэтгэх захирал Jetson Althoff-тай ярилцах гэж байна. Тэрээр Вашингтон мужийн Redmond дахь компани Two Office-ос бидэнтэй холбогдож байна. Юуны өмнө Microsoft яг ямар асуудлыг шийдэхийг зорьсон бэ? Танай олон төрлийн харилцагчдын асар өргөн хүрээтэй хэрэгцээнээс ямар шаардлага гарч ирсэн учраас бид эдгээр хүмүүсийг дотооддоо ажилуулах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрсэн юм бэ? Намайг урьсанд баярлалаа. Бид Microsoft Frontier компаниг эхлүүлж байгаадаа үнэхээр баяртай байна. Энэхүү нэгжийн гол зорилго нь харилцагч байгууллагуудад бизнесийн хамгийн дэвшилтэд өөрчлөлтийг хийхэд нь туслах юм. Энэ нь эцсийн дүндээ харилцагчдад хүрэх үр дүнгийн тухай асуудал. Өөрөөр хэлбэл тэд хиймэл оюунаас бодит үнцийг бий болгож, үүний зэрэгцээ байгууллагынхаа доторх мэдлэг чадамжаа улам бүр нэмэгдүүлэн хөгжүүлэх боломжтой болох ёстой. Ингэснээр AI-ийн бий болгох үр дүнг байгууллага өөрөө удирдах хяндаг байх бөгөөд эсвэргээрээ AI байгууллагыг удирддаг байдал үүсэхгүй. Тиймээс бид эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зөв ур чадвартай, хангалттай цар хүрээтэй, зөв платформтой дэлхийн хэмжээний багийг бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үүнд шүүмжлэлтэй хандаж буй хүмүүсийн байр суурь бол компаниуд AI-ыг яг юунд ашиглахаа одоогоор бүрэн олж чадаагүй байна гэсэн санаа. Энэ дүгнэлт хэр үнний ортой вэ? Энд хамгийн чухал ойлгох хэрэгтэй зүйл бол AI бизнесийн зорилгод үйлчлэх ёстой. Бизнесийн бодит үр дүнд чиглэх ёстой гэсэн үг. Бидний хувьд FTE-г зөвхөн AI-ийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд илгээж байгаа хэрэг биш. Харин салбарын гүнзгий мэдлэг, өөрчлөлтийн менежмент, тасралтгүй сайжруулалт, мөн дэлхийн түвшний AI инженерчлэлийг зөв түвшинд нэгтгэх тухайн асуудал юм. Microsoft Frontier компани бусдаас ялгарх онцлог нь үүнд оршиж байна. Мэдээж бид харилцагч байгууллагууд дээр олон чадварлаг инженер ажиллуулж AI нэвтрүүлэхэд нь туслана. Гэхдээ эхлээд тэдний бүтээж буй AI шийдлүүд үнэхээр бизнесийн үр дүнд хүргэж байна уу? Байгууллагын өдөр тутмын ажлын арга барилд шингэж байна уу гэдгийг нэгт системтэйгээр баталгаажуулна. AI нь хүний зорилго амбицийг дэмжих ёстой. Мөн харилцагчдад AI-аас бодит үр дүн гаргах боломж олгох ёстой. Бидний гол анхаарч буй зүйл энэ. Үүгээрээ бусад компани хандлагаас ялгарна. Бусдаас ялгарна гэж хэлсэнтэй сонирхолтой байна. Бид олон компани FTE мэргэжилтнүүдтэй ярилцдаг. Тэд энэхүү албан тушаалын тодорхойлолт болон бодитоор хийж буй үйл ажиллагаа хоёрын хооронд ялгаа бий гэж хэлдэг. Тэгэхээр Microsoft яг ямар үр дүнд хүрэхийг зорж байна вэ? Юу асуух гээд байна вэ гэхээр танаа сүүлийн шийдвэр борлуулалт, зах зээлд нэвтрэх стратеги дэмжих арга хэрэгслүү? Эсвэл тодорхой Microsoft-ийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх арга зам уу? Тун оновчтой асуулт байна. Энэ асуултыг тавьсанд баярлалаа. Ийм төрлийн хөрөнгө оруулалтаас харилцагчид яаж үнцийг хүртдэг вэ? Эцэст нь тэдэнд юу үлддэг вэ гэдгийг ойлгох нь маш чухал. Бид харилцагчдын өөрсдийнх нь оюунлаг чадамж бизнесийн үр дүнд нэлээд их төвлөрч байна. Харилцагчийн тал дээр хийж буй бүх ажил тэдний мэдлэг, чадамж, онцгой үн цэнийг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Бүтээгдсэн аливаа оюуны өмч, үүссэн дата болон семантик контекст, үнэлгээний аргачлал зэрэг бүх зүйл хамтын ажиллагаа дуусгахад харилцагчийн өмч болж үлдэнэ. Энэ бол бидний бас нэг ялгарх онцлог. Үүнийг ажил хэрэг болгох ур чадвартай ажиллах хүч маань тун онцгой. Манай багт банкны салбарт 20 жил, жижиглэн худалдааны 20 жил, эрчим хүч хөдөө аж ахуйн салбарт олон жил ажилласан хүмүүс бий. Тэд харилцагч бизнесээрээ яг юунд хүрэх шаардлагатайг гүнзгий ойлгож, бизнесийн процессыг хэрхэн өөрчлөхийг мэддэг. Тэгэхээр зөв хүмүүсийг газар дээр нь ажилуулж, шаардлагатай AI чадамжийг бий болгоно. Дараа нь тасралтгүй сайжрах мөчлөгийг бий болгоно. Нийлүүлэлтийн сүлжээ, санхүүгийн алба, хүний нөөцийн байгууллага аль нь ч вэ? Бидний бий болгож буй AI агентууд дээр суурилсан бизнесийн урсгалууд нь олон төрлийн модель, нээлттэй байдал, оновчлолоор дамжин тасралтгүй сайжирна. Эцэст нь харилцагчдад өөрсдөд нь өвөрмөц оюуны ур чадвар болж үлдэнэ. Мэдээж харилцагчдад илүү сайн үйлчлэхийн тулд Microsoft-ийн платформ дээрх бүтээгдэхүүн хэрэгслүүдийг сайжруулах шаардлагатай зүйл байвал бид түүнийг ч хийн. Энэ бол газар дээр нь ажиллаж буй FTE багийг Microsoft-ийн инженерчлэлийн багуудтай холбож харилцагчдад илүү сайн үйлчлэх боломж болгож буй онцгой холбоос юм. Гэхдээ эцсийн дүндээ бий болгосон үр дүн харилцагчийн өмч байна. Энэ л хамгийн гойд ялгаа юм. 6,000 хүний бүрэлдэхүүн надад үнэхээр сонирхолтой санагдаж байна. Та энэ нэгжид 2.5 тэрбум $ын хөрөнгө оруулж байгаа. Jetson, бид инженерчлэл, судалгааны чиглэлд авьяастай боловсон хүчний өртгийн талаар их ярьсан. Тэгвэл энэ 6,000 хүний багийг бүрдүүлэхийн тулд хэр өрсөлдөөнтэй ажиллах шаардлагатай вэ?
Тэднийг хаанаас ажилд авах вэ? Та банкны салбарыг дурдсан. Миний бодлоор зөвлөх үйлчлэгээний компаниуд хүмүүсээ ийм богруу алдахаас бага зэрэг имиж байгаа. I think the thing to really latch on to here is the notion of model diversity. Энд хамгийн чухал ойлгох хэрэгтэй зүйл бол олон төрлийн AI загвар ашиглах тухай ойлголт юм. Харилцагчид өөрчлөх шаардлагатай бизнесийн процессуудаа өөрсдөө хамгийн сайн мэддэг. Би гүйцэтгэх захирлууд болон төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүдтэй ярилцахад нэг зүйл маш тодорхой байдаг. Тэд ажилтнуудынхаа гол ур чадварыг хэрэглэгчдтэй харилцах, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх зэрэг үн цэн бүтээх ажилд төвлөрүүлж, харин дундах давтагддаг процессуудыг аль болох автоматжуулахыг хүсэж байна. Тиймээс олон төрлийн AI загварыг ашиглаж, тухайн зорилтод тохирсон зөв загварыг зөв ажилд, үр дүнд, зөв өртгөөр сонгож чаддаг мэргэжилтнүүд маш чухал болж байна. Бид одоо байгаа чадвараа өргөжүүлэхийн тулд дэлхийн түвшний олон AI инженер ажилд авна. Ингэснээр харилцагчид AI-г нэвтрүүлэхдээ аль шатандаа явж байгаагаас үл хамааран тэдэнтэй яг тухайн нөхцөлд нь ажиллаж чадна. Энэ боломжийн талаар дээд удирдлагаас эхлээд тузын түвшинд хүртэл харилцагчид маш их сонирхож байна. Одоо гол нь эдгээр үр дүнг өргөн цар хүрээнд хүргэх явдал. Мэдээж бид түншүүдийн экосистемтэйгээ хамтран ажиллана. Гэхдээ харилцагчдтай хийх тэргуун шугамын хамгийн шууд оролцоог бид өөрсдөө хүчтэй авч явна. Jetson олон хүн Palantir-ийг FTE албан тушаалын үүрэг загварыг анхлан хөгжүүлсэн гэж хэлдэг. Тэдний хийсэн ажлаас та юу сурсан бэ? Palantir FTE чиглэлээр хийсэн ажлаараа үнэхээр сайшаалт хүртэх ёстой гэж бодож байна. Харин бидний хувьд энэ нь зөвхөн FTE-гээр хязгаарлагдахгүй. Бидний зорж байгаа зүйл бол бизнес болон бизнесийн үр дүнг үнэхээр ойлгодог, зөв ур чадвартай хүмүүсийг нэгтгэх, мөн зөв платформтой байх явдал юм. Зөвхөн Microsoft л хүний зорилго амбицийг дэмжих дэлхийн түвшний AI туслахууд буюу платформтой. Үүнд манай Copilot багц орно. Мөн Teams зэрэг хэрэгслүүдээр дамжуулан AI агентууд бодитоор ажиллаж, байгууллагын дотор хүмүүстэй хамтран ажиллах боломжтой. Бид бас олон төрлийн загвар дэмждэг өвөрмөц IQ платформтой. Бид 11,000 гаруй AI загварыг дэмждэг. Ингэснээр хэрэглэгч эхлээд хамгийн дэвшилтэт загвараас эхэлж, дараа нь түүнийг оновчлох, магадгүй нээлттэй их үйлсүүрийн загвар ашиглах, наривчлан сургах замаар хүссэн үр дүндээ тохирох зөв өртөгтэй шийдэлд хүрч чадна. Энэ нь токен ашигладтай холбоотой зарлалын огцон өсөлтөөс сэргийлэхэд туслана. Мөн бидэнд хяналт, ажиглалтын платформ бий. Энэ нь байгууллагын орчинд ажиллаж буй бүх AI агентыг харах, тэд үнэхээр хүссэн үр дүнг өгч байна уу? Кибер аюулгүй байдлын шаардлага хангаж байна уу? Бизнесийн бүх урсгалын санхүүгийн үйл ажиллагаа хэвийн байна уу гэдгийг хаалттай мөчлөгөөр хянах боломж олгодог. Palantir FTE чиглэлээр маш сайн ажил хийсэн. Гэхдээ энэ нь цогц шийдлийн зөвхөн нэг хэсэг. AI нь хүний зорилго амбицийг дэмжихийн тулд бүх давхаргыг хамарсан эхнээсээ төгсгөл хүртэлх платформ шаардлагатай. Тэр платформ нь олон загвартай, нээлттэй, төрөл бүрийн орчинд ажиллах чадвартай байх ёстой.